түнтэйс болоо загсаж байсан чинь. Ой болж. Өөртөө жоохон шүү дээ. Би чинь одоо 10 энтертэн нэгтгэж дагалдаж явдаг байсан юм аа. Нэг даруухан охимэл нэг өндөр гэлээ бандартаа нэгтгэж дагалдаж явдаг, нэг тоглодог байлаа. Юу тийм даруухан ч гэдэм үү да. Юу нэ гэртээ очоод хөдөө юмчныг гэртээ очоод ус түлэн уурсгээл. Тэгээл орс өхөр малсаал гээл тэгээл явдаг гэсэн. Би ч гэсэн бас нэг амар даруухан бас тийм бүрэг охин байсан байна. Хөдөө зуныхаа амралтаар бол хөдөө гараад өөдөр очоод хөдөөл илүү юун цагаал өнгөрөөчдөг гэсэн. Өвдөл нь орж ирэл хичээлд явал сургуульд явал тиймэрхүү л. Миний хувьд л ерөн бол эмэгтэй найз ирэх цөөхөн 10 жил байхдаа л ерөн дандаа л ерөн банд нартай нийлдэг. Тэгэл одоо ингээд бодоод тахад ерөн яг тийм дотны эмэгтэй найз гэх юм бол ерөөсө 2 3 хал охин байгаа. Тэгэл ерөө ангийнхаа ерөөсө бүхэл банд нартай л тэгэл ерөөсө юу л вэ тэр дунд нь орцол нилээ хөдөлгөөнтэй хөвгтэйсэн. Тэгэл ерөн хөдөлгөөнтэй хөвгтэйс байж байгаа. Тэгээд нэг 10 дугаар 9 дугаар ангид орох жилээ. Яагаад ч юм нэг их сайн одоо хүн ингээд төлөвшдөг ч юм уу те. Ингээд спортоор би танай спортоор хичээлээд яг эхлээд нэг 2 3 жил болсон гэсэн. Яг тэр үеэс ер нь нэг тийм арай тийм бас нэг дандаа бандэртэй нийлхээ болоо. Арай өөр бол. Миний хувьд бас яг адилхан бас бандэртэй их ноцтолтойж явдаг гэсэн. Хинтэнд очиод ноцтолтол бас хаана л юм байна тэгэл бас очицсан явж идэг. Бандэртэйг тоглолтойсэн бас октод баг нэг найз баг байдгүй ангийнхаа өрнийх хөвгүүтээ нийлээл яваад байсан. Эмэгтэй хүн болгоо одоо эмэгтэйчдийн баяраар мэдээж тийм цэцгэн дээр их дуртай. Эмэгтэйчдийн баяраар ер нь нэг цэцэг авчихсан. Гэхдээ урд нь ерөөс авч байгаагүй гэл. За би цэцэг авахт бас л дуртай л та. Гэхдээ хамгийн их дуртай чиглэлд авах их дуртай. Нопоронд их дуртай. Би ч гэсэн бас адилхан цэцэг авах аюул дуртай. Тэгэд өөр тийм гоё бэлэг гэх юм бол байхгүй хаа. Цэцгнээс илүү эрхэм хүндтэй юм байхгүй гэж үү. Бас өдөртөө адилхан бас бүх эмэгтэйчүүдтэй эхчүүдтэй бас Мартин 8-ны баярын мэнд хүргье. Гоо сантаа анхаарлаг явах уу? Эмэгтэй хүн бол төрсөн л юм чинь тэгээд бас яг тийм юм их Монгол дотоодынхаа үйлдвэрийн имийг л дэмждэг те. Ер нь бид нар бол бас гоо сайхандаас нэлээд сайн анхаарч явах хэрэгтэй байдаг. Ягаад гэвэл одоо ингээд бэлтгэл хийгээд хөлс их гардаг. Тэгээд ингээд нүүр дивжээнийхаа нэг бас нэг дивжээн дээрээс аягүйхтэй юм нэг дивжэртэй байдаг. Ягаад нэг бүгд ингээд бас тэрнээс болж ингээд бас нүүрэндээ гүрэм гарахтай тэр төл дээр бас гоо сайхандаа анхаарал тавьдаг. Тэгээд бол яг ерхэд бол Монголынхоо тос юу хэрэглэх зүгээр юм да. Тэгээд манайхан ч нөө ингээ бэлтгэлд гараад ингээ хавар бэлтгэлд гараад явахаараа ингээл ерхэд ингээ айгүйх нөө гүүдэг. Гүүн тэгэл ингээл айгүйхтай гүүгээд ирэхээр нэг заримдаа ингээ нэг бэлтгэлд ингээ унтж байгаа л яарал гарсан тохиолдол нэг пудрээ тавилгүй гарчих юм бол тэгэл бүгдээрээ нэг хөл бүгд тоглоол ороод ирэхэд ингээ түнтэйс улаан юмнууд орой нүүрэн төлөгдээд хорсоо бүгдээр улаан болчдөг. Ер нь ингээ нэг бэлтгэл гарахгүй байж байгаа өвөл мөвөл бэлтгэл гарахгүй байж байгаа хавар гараад явахаар ер нь нүүрэн дээрээ хөөрчлөлт ордог. Бүгдээрээ л сайр азартай. Тэгэл бүгд ингээл манайхан ч бас нүүр юунд айгүйх арчаатай. Манайхнаас ч юм бол одоо хамгийн их нүүрэнтэй арчаатай нэг нь бол манай Эрдэнэ тодл байна. Миний хувьд ч яг л да гоо цахандаа сард нэг юм уу нэг хоёр орон заримдаа яг тэгэл бэлтгэл мэлгэлтэй гарсан үедээ л
Ихэвчлэн би солонгосын л юу хэрэглэлтэй тэмцээн солонгос болохоор солонгосоос л авчдгийг. Тэгэл оцоо тэгэл одоо ланежил төрхөөл дуусгараа болоо байх шиг байна. Би яг одоо сүүлийн үед орфломи бараг их хэрэгжилж байгаа. Тэгээс шүү дээ. Тогоо сайхны яг тэр гээд нэг хэрэглээд байх юм байхгүй л юу дагнаж хэрэгжилж байгаа юм байна. Чөлөөт маркийн логонд их дуртай да. Ер нь тамирчин гэдэг нэгээд гэдэг юм мэдгүй чөлөөтөл хувцсанд их дуртай. Би барьсан юм гэж хөдөлж болох гэж байгаа юм шиг. Тэг зүгээр сууж монголоор нэг би бариад нэг хэцүү асаа хөдөлгөд урт хэцүү байд. Чөлөөт загварын хувцас өмсөх дуртай. Мөн бэлтгэлийнхаа хувцсыг өмсөх дуртай. Яг тэгэхээр одоо манай аав ээж эднэр тэгдэг байхгүй ингээд наа ингээд бэлтгэлийнхаа хувцсыг өмсөхөр гоё хатагаар харагдаж байна. Тэгээ өөр ингээд нэг юм одоо эмхтэй хувцас ч юм уу юб өмсгөр ерөөсө манай ээж л ерөөсө тэгдэг шууд хараад миний өхөө яахан бэ наад хувцас юбгээ тайлтал өмдөө өмсөн дээр ирэхэд тэгэл чөлөөтөл хувцас тэгээд яг би твтэйхэн тэгээд таарсан тэгээд бас орчин үеийнхаа загвартай тий ойролцоод тиймхүү хувцас өмсөх дуртай. Миний хувьд бас адилхан чөлөөт стилтэй хувцсанд өмсөх дуртай. Би ярихгүй бол одоо болно. Би ч гэсэн одоо адилхан бас чөлөөт хувцас өмсөн. Жээсэн өмдөл цамц өмсөөл авчнаа. Тэгээ бэлтгэл ясууд бол болцоо тамирынхаа хувцас өмсдөг. Ер нь ингээл Аз тал руу бол ер нь хэцүү юм болтохгүй. Өм цамц бол нэг болтохгүй. Европт ичээд ер нь олдчихно. Ер нь яг нэг зав гараад нэг хэдэн минут л янготлыг дэлгүүр ороод нэг аль нэг таарах ер нь тиймэрхүү хувцас. Яг голцоо Европоос арай жоохон авчихна. Азад бол нэг тийч олдохгүй. Яг гэрээ зэгтэй гэхээр одоохондоо л яг хүнтэй суугаад тусдаа гараад ингээд өөрийнхөө амьдралыг зохиог болохоор яг тэр талаар бол бас сайн мэдгүй юм байна. Одоохонд ингээд бэлтгэл сургууль гээд зав бахтай тэгээд ингээд гэртээ ирэх нь ховор тэгэл өглөө гараад бэлтгэл гээл өдөр нэг орж иж хоол цай гэж очиад дахиад оройны бэлтгэл гээл тэгэл яхаар одоохондоо тийм гэрээ зэгтэй талын ажил дээр бол өөрийгөө бол жоохон таарах. Гэтэ яг ямар ч гэсэн хоол унд хийхийг тэгэл ингээд сурч л байгаа л да. Тэгэл хүн тэгэл хоол хийж чаддгүй гэл тэгэхээр гайхал тэгэхээр ээжтэй гэдэг яг ийм одоо хүмүүстэй хоол хийж чаддгүй гэхээр гайхадах юм гэхээр тэртээ хоол их гэр орон цэвэрлэх гэрээ ажил хийх гэдэг чинь эмэгтэй хүний байглаас заяасан хийх ёстой ажил учраас чи тэртээ хүнээс заалгасан заалгаагүйгээр тэрийг тэртээ хийгээ сурчнаа гэх манай ээж ингээд тусдаа гараад амьдрахаараа тэрийг санаад л гэдэг. Гэрээ хэсэгтэй болоход бас хэцүү ахaltaа. Бас айл гэрээ толгойлж авч явна. Тэр чинь айлын бүх юмыг янзлан цэвэрлэн одоо юу тийм цэмцгэр зайлах талаас нь л яг. Тэгээд ч бүр одоо сайн ч мэдэхгүй л юм л да. Гэхдээ ер нь тэр айлыг бол бас л айгуу цэвэрхэн авч явах тийм юутай л байх хэвээр л гэж бодож байна. Би өөрөө бас хоол моол хийдгүү манай дүүнер очлоор юм хийчихсэн байдаг болохоор сайн мэдэхгүй. Би ер нь яг хайрны бэлтгэл 7 хоногт нэг 6 удаа бэлтгэдэг. Тэгээ нэг өдөр амардаг. Тэр амардаг үедээ хоол хийчихнэ. Голцоо будаатай уурна аюул дуртай. Гэртээ байх үед ээжтэй будаатай уур хийж өгөх дүүн өстэй болд. Бэлтгэлтэй байх үед яг дандаа миний хоол ирээд яг төдөн цаг ирэх догоогийн миний одоо бэлтгэл тараад ирэх цаг болцсон ингээд дандаа ээж дүүнер хийдэг болохоор одоо бол нэг тийм хийдэг болохоор бас нэг авчаал бэлээ хоол идчихнэ. Завтай үедээ тэгэл хоол хийчихнэ. Айлын эцэгтэй л одоохондоо яг эцэгтэй болоогүй болохоор л жаа. Болцсон үед бол хийчихнэ л дээ. Ер нь юм угаачин хоол хийчихнэ. Та гурд бол ер нь гайх юм биш нэ. Жин 80 тэгэл өндөр 72 метр 72. Миний ч юм бол яг одоохондоо л 84 тавтай л байгаа. Тэгээд миний өндөр метр 73. 71 гэл хэлүүлдэж байна. Метр өндөр бол метр 68. Би метр 80 83.
Тэгээд жин бол 110 битгий. 110. Дарахгүй юм болохгүй шүү. Хүмүүс надаас нэг тийж асуудаг байсан юм. Одоо ч гэсэн зарим тийж асуудаг. Чи баг барилдаад ийм биетэй олцсон уу гэж аюу тийж гайхдаг. Тэгэл яг ихээсээ би чинь 6 хэлтэй дурсан. Аюу том дурсан. Тэгээд яг манай удам ихлээрээ аавын тал ээжийн тал аюу юм том биетэй хүмүүс байдаг. Аюу тийм яс томтой олсод байдаг. Яг удмаа дураагаад ийм том болчихгүй. Тэгээд санаандгүй тэгэл хөдөөнөөс ирээд бүх бол орш. Тэгэл зарим хүмүүс бараг л ингээл барилдлаараа баг эвдрээд ийм болчдөг юм байна. Ухааны үүднээс бас нэг тийж асуугаад идэв шүү. Нэг хүмүүс чинь барилддаг гэхлээр чинь дуртаас за нэг жоох юм ингээл хийгээд ирээд ирэнгүүтэл орныхаа мохрол аваа шидчих юм. Тэгэл ярьдаг л даа. Арайш тэр нь чи юмтай эмхтэн юм чи бас өөрөөр сэтгэж бас бодох хэрэгтэй шүү дээ. Хүмүүс нэнэстэй тийм бас гарчаад байдаг. Барилдаг одоо манай ингээ барилдаг хүмүүсийг харах юм бол те яг ингээ дунд нь ороод ирэх юм бол хүмүүс ямар хөө гэдгээ ингээд гаднаас нь хараад хүнийг шууд дүгнж олдгоо гэдэг л юу одоо тэгэхээр яг тэр асуултан дээр гарч ирэх байх л гэж би бодож байна. Яг дунд нь ороод ингээд яг бидэнд дунд ороод ирэх юм бол бас ямар хүмүүс эдгэ гэдгийг бас тэр хүмүүс ойлгох байхаа л гэж бодож байна. Ялгаагүй адилхан баг. Үнэндээ л хүмүүстэй л харахаараа тэгээд заримдаа явж байхаар ингээд жоохон том биетэй хүнийг л барилдаг гэж боддгийн шиг. Чи бас жин жиндээ гэдэг болохоор бас торонхоо хүмүүс ч бас байдаг. Асгүй торонхоо хүмүүсийг харахаараа энэ яаж барилдгийг ч юм уу тиймэрхүү маяг гардаг л та.